Эхний ангиас 4 жилийн дараа нээлттэй хийсэн буруу эргэлт киноны 2 дугаар анги нь өөр найруулагчтай хийгдснээс гадна эхний ангийн 6 гол дүрийн тоог хамаагүй гэсгэж ойд төрж махшид хөөгдөг энгийн нэг нөхцөл байдлыг нь илүү сонирхолтойгоор өөрчлөн телевизийн уралдаан шоу нэвтрүүлгийн зураг авалт хийхээр ойд иржгүй шоуны оролцогчдод болон зураг авалтын багийнхан тохиолдож буй аимшигтай зүйлсийн талаар өгүүлдэг үлээ. Замун дээрээс нь киноны хамгийн чухал хэсэг болох махчт мэж тоогоо нэмсэн байдаг бөгөөд эхний анги дээр 3 эрэгтэй махчин байсан бол энэ анги дээр бүр эмэгтэй, эрэгтэй, жаахан хүүхэдгээ төрөл бүрийн махчтай болж үүнийгээ дагаад алгууд нь улам хэрцгий баснаас гадна нэгдүгээр анги дээр дутагтаад байсан дүр буюу махчтай аан маань үзэлцэх чадaltaй чанга залуугийн дүрийг бидэнд өгсөн юм. Намайг Жорж гэдэг. Өнөөдрийн дугаарт би 2007 он нээлттэй байсан найруулагч Joy Lynch-ийн бүтээл буруу эргэлт киноны 2 дугаар ангийн тухай та нарт ярьж өгөх болно. 1-р ангийг нь үзэж амжаагүй бол манай сувг руу ороод миний хийсэн бичлэгийг үзээрэй. За тэгээ бэлэн бол өнөөдрийн бичлэгээ дуустал нь үзээрэй. За тэгэхээр кино маань ганган улаан машин унсан Kimberly Caldwell хэмээх дуучин бүсгүн бүтээсэн Kimberly Caldwell их дуучин бүсгүн дүрээр эхэлдэг бөгөөд Kimberly Caldwell гэдэг нь бодит амьдрал дээр байдаг дуучин бүсгүй юм байна лээ. Тэгээд ерөнхийдөө энэ кинод өөрийнхөө дүр тоглосон гэсэн үг. Kimberly ойдон зураг авалтанд өрнөх 100 мянган долларын шагналтай нэг реалити шоунд оролцох гэж байгаа бөгөөд данч зураг авалтын байршил руу явах замдаа баг зэрэг төөрч нэг нөхрийг мөргөтгдөг. Хаяад явчихж болох байсан ч хүн чанарын зулгааж туслах гэж бууж байгаатай. За тэгээ манай хоёр махчин биеийг нь яг 50-50%-аар нь хуваагаад аваа явдаг. Энэ хэсгийн зураг авалтыг хэрхэн хийснийг нь эндээс харж болно. За тэгээ удалгүй бид өнөөх 100 мянган долларын шагналтай реалити шоуныхын шторхийг харснаар киноныхоо үндсэн дүрүүтэй танилцдаг. Би бол тэдгүүртээ гарсан урандаа Dale Murphy, дэлхийн төгсгөл 5 таймер л. Дараагийн 5 хоногийн турш эдгээр 6 оролцогчид хамгийн хүн шалгууруудтай тулгарх болно. За тэгэхээр эхний оролцогч бол манай Kimberly, тэгээд өвцөн эмчнийг тайлбарлаад авах шаардлага байхгүй хөө. За энд харагдж байгаа дараагийн оролцогч бол Steve Brown жишний тоглосон John C гэх залуу. Дайггүй спортлог залуу юм шиг байна. Найзууд минь намайг Джонс гэж дууддаг. Гэвч эр зориг гэдэг бол миний аваг. Тэрийг зүлгээдэх гэж хэлээ үстэй. Буруу боджээ. Дараагийн оролцогч бол Кристал Лүү жүжигчний тоглосон Елена хэмээх жаахан зайлтай охин. За харин энэ бол Эрика Лериксэн жүжигчний тоглосон Нина гэх охин бөгөөд нэлээд ноцлог охин. Дараагийн залуу бол Texas Battle жүжигчний бүтээсэн Jake гэх бэртлээсээ болж хөлөмгийн карьераа алдсан илүү дутуу зангууч энхэн эр хүн. Хэрвээ та нар таньж байвал энэ жүжигчин залуу бидний маш сайн мэдэх эцсийн хязгаар киноны 3 дугаар ангид бас тоглодог. Сүүлийн оролцогч бол Даниэла Алонсогийн бүтээсэн Amber гэх цэргийн хүмүүжлэр үссэн эршүүд бөгөөд ширүүн бүсгүй. Эдгээр оролцогчид өмсөж буй хувцснаас өөр юу ч үгээр онгон байгаад 5 хоногийг өнгөрөөж нэмэлт даалгавруудыг биелүүлнэ. Юу ч болсон бай тэдний нэг л ялагч болох юм аа. Дэлхийн төгсгөлд 5 таймер л. Тэр чигтээ танаалагдсан 32 шиг камер, микрофонууд гээд бүгдээрээ бэлэн болсон. Оролцогчид бүгдээрээ цугларсан ч мэдээж Kimberly эрээг уучраас зураг авалтаа хурдан эхлэхийн тулд зураглаа залуу Майкийн найз охин Марана оролцогчоор орохоор болдог. За охид хөвгүүд шоу эхлэх цэг рүү хагас километр алхацгаах болно. Залхуу өгзөөнүүдэд чирээд босцохоо. За тэгээ Kimberly үтсний дараа бид шоуны ерөнхий дүрмийг мэдэж авна. Ямар ч чихний ээлжинд тэд цуглаагаар 2-2-оор 3 баг болж хуваагдах бөгөөд Jake Elena 2 эхний баг, Amber Jones 2 дараагийн баг, Nina Mara 2 сүүлчийн баг болон хуваагддаг. Тэдний эхний даалгавар бол ойгоос ямар нэг аргаар хоол болох бөгөөд дахиад янз янзын жижиг сажиг тоглоомны дүрмүүд байгаа л та. Гэхдээ яг үннийг хэлэхэд тэр дүрмүүд нь киноны үйл явдал нэг нөлөөг учраас тайлбарлаагүй ямар ч ялгаа байхгүй болохоор зөвхөн шууд киногоор хөштүүлье. Багууд бүгдээр гарууд цолон босод зүйлсээ хураалхан багаараа вагдаж ойроо орцгох үеэр эрүүлэг залуу модны хажууд бие засч байгаад махчдын нэгэнд алуулдаг. Хамгийн сонин нь нөгөө махчин чинь хоолойг нь хэрчгээд яг яагаад ч юм үсийг нь толгоноос нь тастаад авчихна. Ус нь гоё харагдсан байл үү те. Яг энэ үеэр хурандаа Murphy зарим нэг зүйлсийг шалгаж явж байгаад мотоциклын дууг хин нэгэн хагалж төхөөрөмжийг нь эвдэлсэн байгааг мэдэж одлгүй манай эдтэй таардаг. Джонси олон үгээр Амбрыг залхаагаад л явж байтал Амбар орчин тойрны ажиглаж байгаад л.
We haven't seen or heard any animals or birds. It's dead quiet out here. Мэдээж Джонси тоосон чинжгүй тэнийг яриагаар үргэлжлүүлэхэд Амбер түүнд өөрийгөө эрэгтэй хүн дургууг алхиж Джонси. Чи лесби юм уу? Халуухан юм бэ? Мара явж байгаад хөндөж болохгүй нэгэн төхөөрөмжийг нь хөндөждөг бөгөөд төхөөрөмжийн доторх картн дээрх даалгаврыг нь 2 минутын дотор биелүүлэхгүй бол тэмцээнээс засагдахаар болж хамаг хурдаараа даалгаврыг уншаад голын зүг гүйдэг. Мара даалгавраа биелүүлснээр хортой карта өөр нэг хүнд өгөх боломжтой болсон. Зурглаач Майк яг энэ үеэр Джейк Элина хоёрыг голын ирэг дээр аваачиж реалити шоуны жаахан тавилттай романс үүсгэх гэж хичээсэн чинь Джейк ээж болон дүүнэр маань үзэн шүү дээ. Би ямар санаж байгааш байх уу да гэд яваад өгдөг. За тэгээ Джейкийг явсны дараа Элина Майкд хахуул өгөх маягтай биологи хичээл зааж эхлэхэд Мара яг тэдний хажуугаар явж таарад найз залууга ийм байдалтай байгааг харж тэмцээнээс шууд гарахаар шийднэ. Джонси Амбер хоёр алхаж яваад ойн дундаас шарсан махолоод л ямар учиртайг нь мэдэхгүй ч авч явна. Хин нэгнээс нь хортой карт авахгүй тул бусадтайгаа хуваалцсан тал засахаар аваад явдаг. Ойн хаа нэгтээ манай чанга залуу мөрфи ухаа ороход магчлын нэгэн түүнээр дайжигнан нүдэн дээр нь утгаа ирлээд л. Энэ нөгөө эвлүүдч үсэг зүүц явж шин. Мара энэ хоёр явсаар ойн дунд нэг үл мэддэх байшин олж юм хумыг нь үзээд байж байтал хоёр махчин орж ирээд л нэг нь хөөхөд төрөлчихдөг. За тэгээ хар зогсож байгаад баригдаж арай гэж нэг юм гар зогтдогч Мара шидсэн секунд нь оногдчихдаг. Нин арай гэж нэг нь нуугдан амиа урагдаг бөгөөд машин нэг нь юу ч болоогүй юм шиг Марагийн ураг модон чихэр шиг идчихэд гаргаач хэднэ. Гэтэ ямар цамаа иддэм бэ? Зөндөө мах үлдсэн баг чинь. Элина биологи хичээлээ дуусчихад л эрэг дээр наранд бие шараа твтэж байтал машины нэг нь мах булаацалтж байгаа юм шиг улаараа гарч ирээд л Элинаг хумгүй алдаг. Сонирхолтой баримт гэвэл саний эмэгтэй мачин тоглож үжиж ийм үдсэнтэй эмэгтэй бөгөөд мөн бидний маш сайн мэдэх Scary Movie киноны 4-р анги дээрх Йокогийн дүрд бас тоглолт юм байна лээ. Эднэрийг ингэж хоёр Ахмад мөрхийн машины нэгнээс сутгахыг нь булааж өөрийгөө суллаад Майк машиндаа буцаж ирдэгч залгуур утаснуудаа зууралдаж байхаа уур магчдын хоёр нэрэд машиныг нь жолоодож за тэгээ хамтаа нийлүүлээд татчихдаг. Ийм айхтарын болж байгаа Джейк Джонси Амбер гурваа юу ч мэдэхгүй ойн дундаас олсон махаа хувааж идсэн шигэ буу халаад сууж байсан чинь нина хамаг байдгаар айчсан гүйж ирээд л харсан бүх зүйлсээ тэдэнд хэлэхэд тэд эхэндээ итгэхгүй байсан чи энэ Кимберлийн шивээс байна. Бид Кимберлиг идэж байсан байх шүү дээ. Явцгаая. Альвэ. Алгаж яваад Нина хадаасан дээр өшгчдэг бөгөөд Амбер Джонси хоёрыг төрүүлээд явж вэ гэж хэлээд Джек Нинатай үлдэж хөлийг нь боож өгдөг. Өөр нэг хэсэгт Ахмад мөрхийн маань нэг өвгний гэрт нууцаар ороод л буугаад толгоно. Бараг хөнгүү ийм байд амьдарч байгаа гэхээр маш нэг л гэж ойлгоно шүү дээ. Гэвч энэ өвгөн тэдний нэг биш буюу шинээр нэг өвгөн байдаг. Чи жадтай навш юм да. Олон хүн тэр өрөө ордогч нэг нь ч амьд гарч ирдэггүй. Тэр навшнууд хэдүүлээ байдаг юм бэ? Мэдэхгүй. Нэг эсэл лав их. Тэд яг юу хүмүүс юм? 30 жилийн өмнө энэ нутагт химийн байд старж ойг хаан бүх иргэд нь үүсгэсэн чи нэг л гэр бүл үлдсэн юм да. Тэгээд л тэ тийм хөгийн царайтай болцоож хэдэн жилийн дараагаас өөрсөжхөө царай мотуудыг төрүүлж эхэлсэн. Та яагаад эндээс явдаггүй юм? Хүүхдүүдтэйгээ ойрхон байх ёстой. Чи миний хүүг алсан. Чамайг ална да. Би чамайг алнаа навш минь.
Хүүхдүүдээр минь оролдвол ийм зүйл болдгийг. Хүүхдүүдээр нь оролдвол манай өвөө дэлбэрдэг юм байна. Nice. Манай дөрмөн зүхтааж явж байгаад Элина хүн байдалд орчихож иж хууртаа тослох гэж байгаад баригдахад манай Джейк Майк Тайсны төвшний мөрний хөдөлгөөн хийж хутхнаас болтдог. Джонси гарандаа бэртэл авч Нина зүхтааж байгаад өрхөнд унчихна. Джейк дахиад тэр хоёрыг төрүүлээд яваа. Би Нинаг болоод хэдүүлээ үйлдвэр дээр уулзъя гэж салж яван орилго чимээгийн дагсаар Нинаг олж мөрөө мултлан байж түүнийг авардаг. Тэд зуцаар хавцал дээр өнцгтөж өхөл өхийгээд гол руу өсрөө орно. За яг энэ үеэр манай Ахмад Морфи тэднийг аврах аян дайндаа бэлдээдэл. Джонси Амбер хоёр бас л хамаг хурдаараа зүхтааж байгаадаа Джонси өрхөнд орж тэрээр бараг амьдралдаа анх удаага нэг эр хүн шиг зан гарган намайг орхиод яв гэж хэлдэгч Амбер түүнийг аврах гэж оролдохдоо хамт өрхөнд орно. Джейк Нина хоёр ашгүй нэг юм амьд гарцгааж Джонси Амбер хоёртой уулзгаар тавлсан үйлдвэр дээр ирээдлээ. Дотроор нь тэднийг хайж явж байгаадаа бөөн хохирогчдын машиныг олж хардаг бөгөөд Майклийн орилго чимээг сонссон машин руу ороход тэднийг сэргээд нөгөөдөл чинь тэр хоёрыг хорчхоод юу ч болоогүй юм шиг Майкийг хоншиг өвчөөд хоолоо бэлтгээд байж байдаг. Нина дахиад л ухаарахад түүний сандал дээр хүч хоолны ширээний хаард суулгасан байх бөгөөд эдгээс өмнө бас залбирж малбраастай. За одоо би яаж залбирдгийг та нарт сонсгоё. За яг энэ үеэр манай хурандаа Морфи тэднийг аврахаар нууцаар орж иж байх замдаа үлдэгдэл махнуудаа яаж анзалдгийг нь харж аваад л удалгүй юм дуургаж тэдний анхаарлыг татаад эрэхтэн зэрэгцүүлэн эцэст нэг юм нөгөөдөлийг эзгүй үед нь хурандаа тэр хоёр дээр ирдэг. Тэр зүгт гарах хаалга байгаа. Би дараас чинь авчин заа юу. Одоо яв. Нинаг дагуулад эндээс яв. Нинаг заавал олоорой. Яв. Явал та. Ингээд л болоо юу? Тэд хүүхдүүдээ өгснийг мэдээд асар ихээр уурлаж нядлагын өрөөнд Джейкийг бариад яг алдгийн даван дээр Нина орж ирэн хоёрын эсрэг хоёр үзэлцдэг. Сайхан машин байна шүү.